За сайн байцгаана уу? Та бүхэн Biggie болон Tupac Shakur-ын талаар хангалттай сайн мэдэх бах. Тийм учраас би одоо та бүхэнд тэр хоёрын гайхалтай карьерийн голд байсан зөрчил маргалдаануудын талаар ярьж өгье. Тэдний ертөнцүүд хоорондоо мөргөлтөөр заягдсан мэт гайхалтай байлаа. Тэд тухайн үеийн хипхопын хамгийн авьяастай хоёр рэпер байсан гэхэд хэлцэхгүй. Хоёулаа гудамжны амьдралын зовлон, нийгмийн шударгуус байдал, арьс өнгөөр ялгарлах асуудлыг ил гарган дуугарч байсан. Гэхдээ Tupac Shakur ба Notorious B.I.G. хоёрын хамгийн том ялгаа нь тэд өөр эргийг төлөөлж байсан явдал юм. Хөгжмийн түүхэн дэх хамгийн том өрсөлдөөний нэг болж тесэрсэн энэ маргаан карьер нь оргил өөд явж явах үед нь хоёулангийн өөхөл төрөгсөн юм. Tupac 1996 оны 9-р сарын 7-нд буудулж 6 хоногийн дараа нас барсан. Харин Biggie энэ явдлаас хойш 6 сарын дараа буюу 1997 оны 3-р сарын 9-нд буудуулж амиалтлаа. Хоёр аллагын хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэд анх найзууд байсан. Tupac Нью-Йорк хотын Харлем дүүрэгт Listen Fresh Crooks нэртэй төрсөн. Ганц бие ээж нь гэмт хэрэг ихтэй бүсээс зүгтгэхийн тулд байнга нүдэлдэг байлаа. Тэд эхлээд Балтимор, дараа нь Калифорни Маринси дээр нүүжээ. Тэнд л Tupac-ийн яруу найргийн авьяас өгцсөн юм. Тэр анх дижитал андерграунд хамтлагийн тайзны туслах бүжигчнээр ажиллаж байгаад хөгжмийн салбарт орсон бөгөөд 1991 онд анхны цомог болох Tupacalypse Now гаргасан. Үүний зэрэгцээ Christopher Biggie Wallace гэгч Бруклинд өсч ахлах сургуультай байхдаа англи хэлдээ сайн суралцж гудамжинд хар тамхи зарж зугаа болон рэп хийдэг байв. Түүний хийсэн демо бичлэг The Source сэтгүүлд хүрч удалгүй Syncoms-ийн удирдлагад оров. Syncoms бол одоогийн бидний мэдэх Puff Daddy юм. Түүний анхны сингл Fari and Bullshit 1993 онд гарсан. Biggie Tupac-ийг менежер болгохыг хүсч байсан гэвэл та эдэг хөө. 1993 он гэхэд Tupac алидийн платинум цомогтой уран бүтээлч болсон байв. Biggie түүнийг элит болсон үжиглэгдэр танилцсан. Тэдний анхны уулзалтаар Tupac галтгоон стейк хийж өгч хамтдаа хооллож инээлдэж байсан нь тэдний жинхэнэ нөхөрлийн эхлэл болсон гэдэг. Тэд харилцах хүндлэлтэй байлаа. Biggie Калифорнид ирэхдээ Tupac-ийн буудан дээр хондог. Харин Tupac Нью-Йоркт очихдоо Biggie-гийн хорлолоор заавал ордог байв. 1993 оны Budweiser Superfest дарах хэмжээнд Madison Square Garden-д хамт фристайл хийсэн гэдэг. Biggie бүр Tupac-аас карьераа удирдуулахыг хүссэн ш Tupac үгүй Puff Daddy тэр чамайг хот болгоно гэж хэлсэн гэдэг. 1993 оны алдарт буудлагын дараа харилцаа нь муудлаа. 1994 оны 11-р сарын 30-нд Tupac Нью-Йоркийн Quad Studios-д очихдоо лоббид 5 удаа буудуулсан. Тэр амьд үлдсэн. Гэхдээ тэр энд буудлагад Biggie болон түүний хүмүүсийг сэжигдэж эхлэв. Удалгүй Tupac шоронд хоригдож байхдаа энэ халдлагын талаар улам их бодож Biggie мэдж байсан гэдэгт итгэж эхлэв. East Coast-ийн эсрэг West Coast-ийн зөрчил. Tupac дараа нь Death Row Records нэгдсэн бөгөөд энэ Bad Boy Records болон Death Row-ийн хоорондох зөрчлийг улам харцдаг. Удалгүй Biggie-гийн Who Shot Ya дуу гарч Tupac үүний хариуд Her Mouth дуугаа гаргасан. Энэ дундаа Tupac Biggie-гийн эхнэр Fat Evans-тэй унтсан гэж хэлсэн ч Evans үнийг ницааж байсан. Эмгэнэл төгсгөл. Tupac нас барсны дараа Biggie эрэг хоорондын дайсагныг зогшоохыг хүссэн. Тэр хоёр хүнээс болж бүтэн баруун эрэг, бүтэн зүүн эрэг бие биеэ үзэн ядах боллоо гэж хэлв. Түүнийг үнэхээр энэ дайсагналыг хүсэхгүй байсан нь илт байв. Мөн тэр нэгэн ярилцлагадаа Tupac байхгүй болсон учраас одоо би л энийг зогсоох ёстой гэж хэмэв. Улмаар түүний Life After Death цомог гарснаар шуудаар дайсагналыг ширүүн өнгөс багассан юм. Гэвч удалгүй тэр өөрөө ч 1997 оны 9-р сарын 7-нд Лос Анжелес Drive-by буюу машинд явж байхдаа цонхоороо буудлагад өртсөн. Тэдний түүх бол нөхөрлөл хэрхэн дайсан болж улмаар хипхопын түүхэнд хамгийн эмгэнэл төгсгөл төрснийг харуулсан хамгийн том үйл явдал юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.